Өглөөний минь аль хэдийн 1 сарын 6 болчихжээ. Тэр болохоор би 7 хоногтой нэг удаа л ажилладаг байхгүй юу? Хагасаа өдөр л ажилладаг. Тэгээ ерөнхийдөө ингээд 2 ажил маань нэг 4 өдрийн цаг надад өгдөг гэсэн үг. Нэг олон ажил хийгээд амшиг харагдаад амар мөнгө олоод ашиглаг ашигтай үгүй. Ерөөсөө энд чинь тийм нэг дандаа хагас цаг өгдөг болохоор л 2 ажил хийхгүй л ер нь түрээсээ төлөөд илүү гарах юм байхгүй. Ер нь миний түрээс хоолндоо таагдсан дөө миний олж байгаа бодлого. Тэгээд нэг юм хэлээ. Өчигдөр би ингээд 17 цагаас ам постод юм хийх гэжээс 17 цагаас өмнө тэгэл постоо хэлээд гарыг гэл тэгсэн чинь надад захиал байхгүй би гарья гэсэн чинь хажууд битнаар гэл бах юм ярьсан. Тэгсэн чинь ууч намайг цэвэрлэгээ хийгээ гар гэл. Тэгэхээр би буцаж ирээд хийе гэсэн. Тэгээ ясран дээр юу болдог вэ гэхээр би ажилласан өдөр болгоно орой болгон ингээд цэвэрлэгээ хийгээ гардаг байхгүй. Гэтэл нөгөө окра охтууд болохоор нэг нь 16 цагаас явдаг, нэг нь 6 цагаас явдаг огт цэвэрлэгээ. Бид нар бүр сүлдээ өөрсдөө цэвэрлэгээ хийгээл би ч нөгөө орчноо цэвэрхэн байлгаа гээд ингээд санаачлал цэвэрлэгээ хийгээл байдаг. Тэгсэн сүлдээ яг л намайг хийх хэрэгтэй юм шиг бодсон бүр тийм үнэлгээ болсон. Миний одоо цэвэрлэгэн дээр ямар ч цалин өгөхгүй шүү дээ. Бидний цалин болохоор хийснээрээ бодогддог. Зарим өдөр би ингээд нэгч педикюр хийхгүй тарах өдөр байна. Тиг гэсэн. Зарим өдөр яг азтай байх юм бол 5 педикюр авчиж байна. Зарим өдөр 2 3. Эдгээр чинь эхлээд өөрийнхөө хүмүүст ажил өгөөд үлдсэн ажлыг биднэрт гадаад хүмүүст өгнө гэсэн. Бид нар ч одоо хүний айлын гэртэл ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр чамайг үнэлж мэдэхгүй газар санаачилж ажиллаад өөрийгөө их ядраагаад хэрэггүй чамайг хийх л ёстой юм шиг ойлгочихно. Тийм үнэлэхгүй газар бол санаачлаад хэрэггүй байд юм байна. Тэгээд энд бол ер нь айрын шууд ч гэсэн тийм яг л хийх ёстойгоо хийхгүй л ингээ илүү хийгээд байгаа юм яг л чамайг хийх ёстой юм шиг болгочихно. Дараа нь чамайг хийхгүй бол чамайг хийсэнгүй гэнэ. Намайг ирэхэд яг нэг Монгол энд удаа ажилласан туршлагатай бүр охин гэсэн. Тэр охин бүр яг надад хийж хэлжсэн аахгүй. Тэгсэн чи би үгүй би орчноо цэвэрхэн ажиллах гэж ингээд ажиллаад би энүүгээр нэг амар барьцаад байгаа юм бол байхгүй. Зүгээр ингээд нөгөө өөрийнхөө үнэлэх газар л бүр өөрийгөө өнгөлж ажилламаар юм шиг санагдсан. Үнэлэхгүй газар бол хэрэггүй шүү дээ. Тэмцтэй. Зятагийн хэлснээрээ цалинчтай бол цалинч хэд юм бэ гэж асуух бах тий. Энд педикюр 45 евро. Баяа пен гэвэл 43 евро. Зөвхөн шалак буюу биднийхээ гэл хийн гэвэл 25 евро. Хөлийг бодно гэвэл 25 байдаг. За тэгээд тэндээс болохоор бидний нэг авч байгаа хувь нь биш тий. Тэр нь болохоор 40% гэсэн. Тэгэхээр энэ нь нэг 18-аас 20 евро гэсэн үг хэрвээ педикюр хийх юм бол. За хэрвээ зүгээр шалак хөл бодох юм бол 10 евро. Зарим газар энэ чинь нэг Вьетнам салон болохоор ингээд яг ингээд нөгөө хийснээр яадаг нь бас ингээд ажил багтаа үед нэрийг хамгаалсан эрсдэл байх. Ажил ихтэй үед бол нөгөө талаараа бас бид нарт хэрэгтэй байхгүй юу? Зарим салон бол нөгөө хийснээрээ цагаараа нэг цагийн үнэлгээ хийрээ цалинжаад явчихна гэсэн үг. Тэгэхээр би болохоор тийм лаг нөгөө гар хийдэг хүмүүс нь бол сайн гар хийдэг хүмүүс нь сайн цалин авна. Би болохоор гар мар хийдэггүй. Энэ бүр айгүй хөөрхөн миний сайн найз хөлийн зүсчдэг байхгүй заримдаа ингээд педикюр хийж чад хөл зүсэх юм л элбэн асуудал болно ш. Тэгэх юм бол энэс төрөж хэлбэр айгүй хурд ингээд цусан тогтчихдаг. Би 2-7 хоногийн өмнө яаж практиклсан гэж нэг үйлчлүүлэгч ерөөсөө миний ажлыг хийхгүй ингээд хажуунаас загнаалж ойлгож ингэж гинүү гэж бэсэ. Тэгэхээр би ажиллаа мэдэж байна. Та надад ажиллах боломж олгоо гэж амар томорсон байхгүй. Тэгэл баахан юм хэлцээ та намайг ажил хийхгүй нэдэргээ. Тэгсэн чинь бүр ингээд нөгөө амар анхаарал гарнаад тэр хүний ингээд загнаад л байгаа шүү дээ. Намайг тэгэл анхаарал гарнаад буцаад би уурлаад тэгсэн чинь хөлийн нөгөө юугаараа ийм пирэтик шиг юмар энийг бол босдог байхгүй. Тэрийгээр эвгүй дараад хөлнөөс нь цус гаргацсан. Тэгсэн чинь нөгөө миний энэ найз маань байхгүйсэн чинь бүр цосон тогтдоггүй бүр сандарсан шүү дээ. Тэгж бүр бэдгийн. Гэхдээ тэгэж хөлнөөс цусмаас гарах юм чинь бөө юм гэх юм шиг үлээ. Бид нар ч нөгөө хөлн аяга бохир зам байдаг. Тэгэхээр өөрсдөө бохир оруулчихна. Тэгэх юм бол нөгөө эмнэлэг мэнлэг Өнгөрсөн 7 хоног буюу Крисмсийн 7 хоногт ажилласан цалингаа авлаа. Тэгээ 186 евро болсон байна. Энэ баяа. Хэрэгцээ ингээд нэг баяа хийдэг байсан юм бол би одоо жишээлбэл 7 хоногт 400-аас 500 авах хангалттай боломж байгаа байхгүй юу? Тэгэхээр педикюр хийдэг болохоор ерөнхийдөө ийм баг цалин авч байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо нэг үгээр хэлбэл би бас арчаагүй даа юм уу? Одоо жишээлбэл ингээд одоо 11 цаг болж байгаа чинь би ингээд ямар ч класс хийхгүй цэвэрлэгээ хийгээ явж байгаа байхгүй юу? би хонсон дээр ингээд
сайн байж чадахгүй байлаа гэх хүмүүн дээр муу гэсэн үг шүү дээ. Эдгээр чинь нөгөө яг тэр салбар нь хүмүүс болохоор яг тийм ойлголттой байгаад байдаг. Тийм биш шүү. Тэгээ чи хүмүүс чадахгүй байлаа гэхэд өөр юм чадахгүй байна гэсэн үг биш. Тэгэхээр өөрийгөө тэгэж голдвол болохгүй. Нөгөө хаус дээр ч гэсэн ингээл ажлын орчин ингээл цэгцгүй болохоор ажиллаж чаддаггүй байхгүй. Тэгээ заавал эхлээл ингээл цэвэрлэн байл. Тэгэл энд ч гэсэн ингээл үнэлэхгүй ингээл яг л нэг байнгын цэвэрлдэг хүн шиг ойлголт төрүүлтэл ингээд би байнга цэвэрлсэн байгаа байхгүй юу. Тэгээд энэ ойлголт маань бас ингээд намайг би контент хий гэж олон жил ингээд ботсон ярныг юусоо эхэлдэггүй. Эхлээд би видео эдитер сурах, сайн утастай болъё, сайн камертай болъё энэ төр ч гэдэг юм уу. Утасны камер энэ төр хангалттай байхад би ингээд эдитер би сураагүй, би ингээд хийхгүй эхлэхгүй яваадсан байхгүй юу. Тэгэхээр нөгөө хизээч юм ингэж төгс болж иж эхлэнэ гэж бодох хэрэггүй юм шиг байна. Тэгээ би ер нь одоо л би эхлэхгүй л хизээ эхлэх юм гэж бодоод ингээд дүрсний чанар муу байсан ч гэсэн эдитер ингээд би чадахгүй байсан ч гэсэн зүгээр л хар монтажлж чадж байгаа штэ. Тэр хэмжээнд байсан ч гэсэн би ингээд эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө бас зарим нэг юмд ингэж амар удаан бодлого ингээд хийгээд эхлэх явцдаар сууртай юм шиг санагдсан. Тэгээд ямар нэг юм хий гэж бас ингээд эхлэх ёстой юм шиг байна. Энд ингээд хоол хийж зардаг маш хөдөлмөрч хөөр хийгч байгаа. Жин дээр ирсэн.